За hi guys, өнөөдрийн бичлэг шууд standings яриад эхэлчихье. За тэгээ West-ийг одоо та нар ингээ харж байгаа. Oxy 12 хожил 1 хожил гэсэн тэгээ одоо тэргүүлж явж байна. Араас нь Denver, Spurs, Houston, Lakers, Minnesota ихний 6 байрууд нь ингээ явж байна. Тэгээ араас нь ингээ Phoenix гээл явж байна те. 14 дугаар байранд болохоор Dallas Mavericks баг байна. Dallas Mavericks баг бол одоо ингээд явандаа дээшлэн гэж бол би найдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол West-ийн standings бол нэг юмрхөө байна. Хараа East-ийн standings бол Detroit 10 хожил 2 хожигдлоор тэргүүлж явж байгаа. Сүүлийн 8 тоглолтод дараалж хоцсон гэх одоо статистиктэй байна. Хараа араас нь бол Knicks, Philadelphia, Cleveland, Atlanta, Toronto гэх багууд 2-6 дугаар байранд өрсөлдөөд явж байгаа юм байна. Тэгээд Milwaukee, Miami, Chicago, Orlando гэсэн багууд плей-инний байранд байгаа бол доошлоод харах юм бол өмнө жил финалд жишээл гарсан Indiana, Boston, одоо чанга багууд бол бас мултарсан явж байна. Бичлэгний ихний тоглолтоор Spurs болон Торонтогийн тоглолт байна. Тэгээ энэ тоглолтод бол Wembanyama 24 оноо 15 rebound 4 assist 1 блок гэх бол статыг хийсэн. Миний хувьд бол Spurs удирлыг харьцангуй сайн эхлүүлж байгаа юм шиг харагдаж байна. Тэгээ одоо удирлыг De'Aaron Fox-гүй эхлүүлсэн. Тэгээ De'Aaron Fox ирэх юм бол энэ баг бол маш аюултай болж чадна гэсэн миний хүүгний бодол байна. Капин гейм дээр Wemby KD-ийн дээрээс ингэж тогсон. Тэгээд зөрүүлээ KD хот байх шиг байсан. За тэгээ бла гэдэг De'Aaron Fox энэ үлрэлийн дебют тоглолтоо хийсэн. Тэгээ дебют тоглолтын дээр болохоор 24 оноо 3 rebound 3 assist гэх тоглолтыг хийсэн. Тэгээд ерөнхийдөө бол хүмүүс бол тэгж яриад байгаа тий. De'Aaron Fox байсан жин баг бол контендер төвшний баг биш. Плей-оффд ороод 1-2 таштай давах нүгүүд тий. Тиймэрхүүл байна гэж яриад байгаа. Миний хувьд бол эн чинь De'Aaron Fox шүү дээ тий. 23 оны плей-офф юугаар GSV-ийн фэнүүд бол мэдэрсэн байх. De'Aaron Fox-с бол бүгд айсан. Тэрийг бол би мэдж байгаа. Clutch Player of the Year шүү дээ тий. Тоглолтыг төгсөж чадвартай. Дээрээс нь Spurs ч маш олон сайн guard-уудтай болчиход байна. Тэгээ guard-ууд нь Wemby-тэй хэр чинь бас энэ баг үнэхээр аюултай болоод одоо ямар ч багтай таарсан тий. Залуу хүний эрч хүчүүд байна. Ямар ч багийг мулталчих боломжтой гэж би бол хараад байгаа. Хараа өчигдрийн GSV-дэд таарч тоглосон тоглолтын дээр Spurs-ийн франчайз түүхэнд анх удаа нэг тоглолтод багийн 2 тоглогч нь triple double хийсэн тохиолдол гарсан. Wemby 31 оноотой triple double хийсэн бол Stephen Curry 23 оноотой triple double хийснээр анхных нь болж чадсан байна. Гэвч нөгөө талаас нь Stephen Curry галзуу тоглолтоо хийж 46 оноо аваад анхны энэ үйл явдлыг ингээд хожигдлоор дуусгасан юм аа. Stephen Curry 46 оноо аваад бага хожил төтөлсөн. Ахмад тоглогч хэд стил те үнэхээр сайнараа байж чадаад байна. Stephen Curry гэдэг тоглогч бол шидэлт нь сайн байна. Яг хоо шидэлтийн орлого нь арай ихсэн. Тэгээд арай ихсэн ч гэсэн арай их бас оруулж чадаад байна энэ тоглогч. Миний хараад байгаагаар жил ахих тусан баг хурдан нэмэгдээд байгаа мó яагаад те. Ирэх бол та нар анзаарсан зүйл биеийн хүч нь бол илүү сайжирсан. Тэгээд контакт бол илүү сайн авч чаддаг болсон харагдаад байгаа. За тэгээ GSV-ийн хувьд бол унж босоод яваад байгаа. Удирлын эхлэлийг бол те нэгт сайнч нэг мууч одоо өнгөрөөж, Каминга ер нь бол гараанд гарч эхэлсэн харагдаад байгаа. Яг энэ тоглолтын дээр сэлгэнээс жоохон минут ашигласан байсан. За муу Янисгаа яриад явчих. Муу Янис. За Янис бол энэ нөлөөллөг бол бүр амар эхлүүлж байна өөр. MVP-г одоо тэргүүлж штэ. Knicks-ийн эсрэг 37 оноо 8 rebound 7 assist 2 блок гэсэн статуудтайгаар бага тэргүүлж хожил хөдөлж чадсан байна. Янисыг одоо авч үлдэхийн тулд Milwaukee амар олон зүйлүүдийг хийгээд байгаа штэ. Тэ ах дүүнэр энэ хүртэл багтаа авч байна. Гэсэн хэдий ч Янисыг одоо солилцоо шуумууд бол явсаар байна. Тэр тусмаа бүр Wemby-тэй багийн амтрагч болоод Spurs руу явна гэсэн яриа гараад байна. Та нар бодолтой те Spurs-д одоо Wemby, De'Aaron Fox, Dylan Harper гэж залуучууд байгаа. Янис очихоор бүр юу болох юм бэ? Хэдэн жилийн dynasty болох юм бэ? Хэрвээ Янис цаашаа кэрээгээ сунгаа явах юм бол бараг 4-5 авраг те. Янис одоо карьерийн төгсөл бараг goat болох гэдэг юм яах гэдэг юм те. Өнгөрсөн жил финалцсан багийн эсрэг Янис сүүлийн 15 секундэд довтлогоо хийж багаа хожил төтөлж баазар шот хийсэн байна. Тэгээ Янис бол довтлогоо хамгаалалт бүгдийг би хийж чадна гэсэн зүйлүүдийг харуулад байгаа ийм лагуу тоглогч. Тэгээ Янис хувьд бол иймэрхүү байна. За миний энэ үлрэлд маш их таалагдж байгаа үнэхээр дурлж үзэж байгаа тоглогчтой нэг бол Cade Cunningham байна. Orlando Magic-ийн эсрэг double хийсэн. Хожсон үгэл тим хожсон. Cade Cunningham бол миний хувьд энэ жилийн суперстар байж чадна гэж би бодож байна. Та нар санал нийтгүй одоо Cade Cunningham-ыг суперстар болсон, суперстар төвшөнд очсон гэвэл харин эсрэгээр нь Орландогийн талаар жоохон ярина гэвэл бүрэлдэхүүний харуул баг өнгөрсөн жилээсээ илүү сайжирсан харагдаад байгаа. Өнгөрсөн жил ямар амар баг байлаа тий. Одоо нэг тоглолтод тоглоход маш асуудалтай баг байсан. Ямар ч багийг хоцчих боломжтой. Тэгээ энэ үлрэл Desmond Bane гэж шидэгчийг авчирсан. Надад тэр нь багт илүү сайжирсан юм шиг
харагдаад байгаа мөртлөө яг тоглолтын ингээ харангууд үнэхээр замраагүй харагдчихлээ. Яалтах хэлдгэр бол Jalen Suggs бол холбогч биш. Desmond Bane бол багт хэрэгтэй шидэгч байсан үг гэвэл би бол үгүй гэж хэлнэ. Үнэхээр Memphis-д сайн шидэгч байсан ч Орландод бол үнэхээр тийм consistent зөвлөлийг эхлүүлж чадахгүй байна. Үнэхээр харамсалтай санагдаж байна надад бол. Гэхдээ үлрэл дуусах хааж байсан. Desmond Bane бол сайн тоглогч, бөмбөгөн зүтгэлтэй одоо хаастл хийдэг гэх ч юм уу те. Үлрэл дуусах болоогүй байна. Тэг Орландод бол хамгаалт нь байна. Довтлогоогоо жоохон жигдэлчих юм бол энэ баг бол бас цаашаа явнаа. За өргөжлүүлээд Detroit-ийн дараагийн тоглолтоор Dallas Mavericks багтай тоглосон. Манай огийг бол өчиггүй хожиж илэн шүү. Cade Cunningham ямар амар тоглолтын. Jalen Duren ямар сайн гар нийлдэг. Энэ Jalen Duren, Cade Cunningham хоёр бол одоогийн байдлаар лигийн номер 1 дуу байгаад байгаа. Cade Cunningham энэ тоглолтод 18 ассистийг өгсөн. Багт бол багийн лидер үүрэг бол маш сайн гүйцэтгэж байна. Багт бол маш ашигтай суперстар хэмжээнд очсон гэж бол би бодож байна. Өргөжлөлд манай хотын багтай тоглосон. Энэ тоглолтод Cade Cunningham 45 удаа довтолж 14-ийн амжилттай болгосон. Гэсэн хэдиж Cade Cunningham 46 оноо болох career high хийж triple double хийсэн. 5 стилтэй, 2 блоктэй үнэхээр амар тоглосон. Тэгээд Cade Cunningham-ыг харангууд өндөр холбогч, тэгснэ атлетик, хурдтай, ер нь бол амар сайн all round player гэж чадаад байгаа байхгүй юу. Байрал дээр том биетэй. Тэгээд ерөнхий бол та нар тэ мэдж байгаа л үү дээ. Надаар хэлүүлтүү. За энэ үлрэлийн Cavs-ийн хувьд бол ерөнхий бол ийм л байна. Нэг хүлээлтэнд хурж тоглож чадахгүй байгаад байгаа. Одоо энэ хамгаалтыг чинь харалтаа тэг юу вэ? Яг уу Eric Spoelstra-гийн зурсан хувилбар нь маш гоё хэрэгжсэн. Тэгээд улмаар Miami Heat бол хожлыг авсан. Тэг Cavs бол миний хувьд те энэ үлрэлд бол санаанд хүрч тоглож чадахгүй байна. Тийм болохоор нэх ярихгүй. Гэхгүй тоглосон. Тэгээд Detroit-тэй Cavs таар тоглосон. Энэ тоглолтод Donovan Mitchell 35 оноо авсан. Нэг rebound-тэй 2 assist-тэй. Гэхдээ бага хожлогдож хожсон. Cleveland-ийн хувьд бол стил хамгийн аюултай багуудын нэг бол хэвээрээ байгаа. Эрүүл байх юм бол юм шүү дээ. Bulls-ийн эсрэг Mitchell 29 оноо, DeAndre Hunter 29 оноо, Mobley 24 оноо гэсэн оноонуудыг энэ 3 маань аваад бага хожигдсан байна. Jared Allen бас 30 оноо 10 самбартай double хийж Miami-г хоцсон. Гэхдээ Орландогийн хувьд бол Desmond Bane ийм гоё шийдэлтийг хийгээ Portland эсрэг бага хожигдсан. Энэ бол нэр үнэхээр гоёсэн. Энэ бол үнэхээр гоё шийдэлт байсан. Орландо Шарлоттын эсрэг тоглосон. Банкеро 20 оноо, Wagner 21 оноо, тэгээ Anthony Black 20 оноо байсан баг. Аваад бага хожигдсан. Тэгээд Wagner-ийн талаар бол солилцооны шуум бол гараад байгаа сурагтай байсан. Jalen Green Suns-тай ихний дебют тоглолтоо хийсэн. Дебют тоглолтын дээр болохоор 29 оноо, 3 rebound, 3 assist, 2 steal гэх статыг хийсэн хөгшчүүлэн эсрэг. Тэгээд баг нь бол хоцсон. Тэгэхдээ би яг Suns-ыг хараад байхад энэ багийн зорилго нь яг юу юм бол яг авраг авах юм уу юм болоо те. Бас эргэлзээл байгаа. За Jokic Minnesota-гийн эсрэг нэг triple double хийсэн. Sacramento-гийн өдөөс дахиад нэгийг хийсэн. Тэгээ Pelicans-ийн эсрэг 4 дахь дараас нь triple double хийсэн. Тэгээ Indiana-гийн эсрэг энэ сизний 6 дахь triple double хийсэн. Тэгээ өчигдөр Clippers-ийн эсрэг 55 оноотой double хийснээр энэ үлрэлийг бас л MVP түвшиндөө эхлүүлж байна. Гэтэ бид нар Jokic-ийн triple double-ыг хараад юу амар зөөж ирчихжээ те. Ямар ч хариу үйлдэл байхгүй хийдгэл юм шиг. Одоо triple double гэдэг зүйлийг бол үнэхээр утгагүй харагдуулж чаддаг шүү дээ. Triple double гэдэг зүйл чинь бол үнэхээр уг нь л те бүр ингээд домгууд хийдэг юм бүр ингээд те schedule нь те одоо юу гэх нэг тийм хийдэг зүйл нь болж хийгээд байгаа байхгүй юу. Миний өдөр болгон шүдэ угаадаг шиг те Jokic өдөр болгон triple double хийдэг. Энэ бол тогтмол байдаг зүйл болчихсон байна. За Boston-гийн үлрэл бол яг л энэ зураг шиг байгаа те. Jaylen Brown бол энэ 100 турк явах нь бол баталгаатай болсон. Миний хувьд бол Boston-гийн одоо юу гэх яг жинхэнэ лидер нь бол Jason Tatum мөн байсан юм байна. Jaylen Brown бол ягаад Jason Tatumтэй энэ зэрэг зүүц багийн лидерийн үрхийг гүйцэтгэж чадахгүй юм гэдэг одоо үр дүнд бол би хүрсэн. Миний хувьд Jaylen Brown бол яг багийн лидерийн хажууд хоёр дахь одоо тийм оноо авахч нь болоод оноог нь авдаг тим төрлийн тоглогч юм байна гэсэн бодолтой төгтөлсөн. Тэгээд Jason Tatum ирэх хүртэл энэ баг бол жоохон асуудалтай байх юм шиг. За Үксигийн хамгийн сүүлийн тоглолтыг шууд ярьчих. Угаасаа хожоод яваад байгаа юм чи. Тэгээд ямар ч юм сонирхолтой байхгүй. Өнгөрсөн жил хийжсэн юмнуудаа л дахиад хийгээл. Дахиад энэ жил авраг авах юм уу яах юм. Би бол авраг авна гэдэгт нь бол жоохон ихтгэлтэй байна. Энэ тоглолтод болохоор Shai Gilgeous-Alexander энэ үлрэлийнхаа 10 дахь 30 оноог авсан юм байна.
Чийн хувьд бол та нар ингээд их free throw шиддэг те free throw merchant flop амар хийдэг мэдэг яриад байгаа. Яг үүндээ энийг бол миний хувьд чадвар гэж бодоод байгаа юм. Маш өндөр чадвар хүссэн болгон flop хийгээ хүссэн болгон free throw шидэд тийм шүү дээ те. Яг шүүхтийн нэг баг зэрэг нөлөө ордог л ах. Тэгээ миний хувьд бол энийг авьяас гэж боддгоо. За Lakers-ийн хувьд энэ жил 3 цагаан арьстан миний хувьд алаад байгаа. Jake Larrivee-г шинээр ирсэн шидэгч залуу байна. Тоглолтын 10 хүртэл бол Lakers одоо уусч эхэлж байна. Оноогоо авч чадчихээн. Тэгээ Austin Reeves-ийг би миний хувьд өмнө жил сольсон дээр байхаа. Энэ тоглогчийн өөдөөс бол хин ч орж иж оноо аваад байна. Энэ тоглогч үнэхээр хэрэггүй. Тэгээ чухал үед хэрэггүй юм байна гэж бодоодсэн. Энэ үлрэл бүр над руу салаавч өглөө шүү дээ. Мэ одгоо гэл те. Салаавч өгч юм. Би тэгээд Reeves-д үнэхээр хэрэгтэй тоглогч юм байна уу. Одоо үлрэлийн эхлэлийг бол амар эхлүүлж шүү дээ. Luka MVP төвшөндөө тоглож байна. Reeves ингэж тоглож байна. Одоо LeBron ирчих юм бол энэ баг яах юм бэ? Аврах юм уу? Тэ. Ер нь бол энэ үлрэл бол амар байна. Reeves 26 оноо, Larrivee 25 оноо, тэгээ Luka 40 оноо аваад бүр Miami гүгэлсэн бүр амар тоглосон. Тэгээд үлрэлийг Lakers Austin Reeves-ийн game winning floater шиг маш гоё те санаанд хүрсэн маш давгүй эхлүүлж जैन LeBron-ыг изүүд LeBron хурдан ирээсээ тэгээ энэ баг хожилт хөтлөөд LeBron-ы сүүлийн аврагыг аваад LeBron GOAT те ямар ч маргаангүй уг нь GOAT те GOAT чигээр үлдээсэ нэг хүлээлт тавиад байгаагүй DeAndre Ayton хүртэл энэ багт маш сайн тоглож जैन хичээл зүтгэлтэй тоглож जैन те та бүхэн харж байгаа тэгээд trade deadline-аас өмнө сэлгээний байрлалаа зузаатгаад хэдэн гоё трейд хийх юм бол энэ баг бол маргаангүй авраг авах чадaltaй, чансаатай, потенциалтай тийм бага. За дараагийн баг болохоор Philadelphia байна. Тэгээ Philadelphia Toronto-гийн эсрэг тоглосон. Энэ тоглолтод Tyrese Maxey 31 оноо, Embiid 29 оноо авснаар хожигдсон. Миний хувьд Tyrese Maxey арай л underrated байгаад байгаа юм шиг санагдаад байгаа. Бүр энэ үлрэлт амар тоглож ийл шүү дээ. Одоо би яг сүүлд нэг харуулъя зөө энэ үлрэлт яаж тоглож байгааг нь. Тэгээд Embiid миний хувьд бол энэ багт нэг амар хэрэгтэй байгаад байгаа биш юм шиг тий. Embiid-ийг явуул оронд нь тийм үүргийн амар гоё төв аваад бусад тоглогчтой гоё трейдлээл энэ баг бол дахин сэргээрэл VJ Edgecomb-гээ гоё тоглогч ороод ирсэн байна. Tyrese Maxey-гээд elite те үнэхээр гоё холбогч байна. Өнөө багт бол цаашаа ирээдүйд нь бол гэрэлтэй байна. За сүүлийн багаар бол Dallas Mavericks тэгээ энэ зам бол Cooper Flag-ийг авсан та бүгд мэдж байгаа. Nico Harrison халагдсан байлээ. Тэрийг санаар мэдсэн бах. Манай Dallas-ийн фэнүүд бол зарим нь баяртай байгаа те. Luka-г сольж явсан монголог гэж. За тэгээд Anthony Davis-ийг бас Anthony Davis болон Klay Thompson-ыг солих шуум гараад байгаа. Энэ баг ерөнхий бол барыг дахиад задрах гэдэг нь 2 жилийн өмнө тий финалд гарсан баг штэ. Арайчтай нэр. Үнэхээр хүлээлтэнд хүрэхгүй байна. Яана манайхаа Dallas-ийн фэнүүдээ Kyrie гэртэл тэсгэн үү? Тэсээсээ нэр гуйж яана нэр. За нэр Mark Cuban эргэж ирсэн бидний хайрт. Тэгээд та нарт хэлсэнчлэн Nico Harrison багасаа халагдсан. Тэгээд Instagram-ийн биогоо ингэж өөрчилсөн байлээ. Тэгээд 3 шидэлтийн хувьд бол манай Dallas-ын нийлж барилга барьмаар байгаа юм шиг байлээ. Бүгд л тоосго шидэд байгаа, тоосго өрөөд байгаа. Ер нь бол хэцүүхэн л харагдаж байна. Trade deadline-аас өмнө Kyrie болоо эдийг хуйлангийн сольж магадгүй, айл нэгийг сольж магадгүй гэсэн шумууд гараад байгаа. Тэгээд үнэхээр харамсалтай. Би бол Luka энэ багтаа байсан бол баг авраг авахчих хугацаа өнгөрчлөө шүү дээ тий. Одоо ED ямар аимштай тоглож байсан блэ тэгээд гимтдгийн хүн болгон мэднэ Kyrie бол маш золгүй гимтсэн. Үнэхээр харамсалтай юм дэр. За тэгээд ED-г ийм солилцоогоор солио явуулчихвал та нарт хэр санагдаж байна? Надад бол бүр үнэхээр новшин санагдаж байна. Би бол энийг пизэж бити болоосаа гэж бодож байна. Иймэрхүү санал ирсэн юм шиг үлээ. Харин нөгөө талд нь Luka бол Reeves-тэй тоглож байхдаа түүхэнд offensive rating-ээрээ хамгийн өндөрт бичигдэж байгаа юм байлээ. Одоо тэгээд Jagg-ийн солилцооны шуум бол маш эрчимтэй явагдаж эхэлсэн. Grayson Allen маш чимээгүй байсан шидэгч хүн маань 10 удаа 3-аас оруулсан гэж байна. Cade Cunningham Kobe-гоос хойш хамгийн олон нэг тоглолтод алдсан тоглогч болсон байна. Арвсал маань Kings-т очиод гараанд гараад бүр алаад байна те triple double хийж мэдсэн байсан. Curry Under Armour-ыг гэрээ сунхгүй Under Armour-ыг орхичихно гэсэн маш цочирдон мэдээ гарч эхэлсэн те. MVP ladder-ыг Greek Freak төрүүлж эхэлсэн гих мэтчлэн мэдээнүүд гарсан байна. За тэгээ одоогийн байдлаар энэ 5 тоглогч улирлыг оноо авалтаараа тэргүүлж байгаа. Энэ 5 тоглогч улирлыг ассистаараа тэргүүлж байгаа. Харин энэ 5 тоглогч улирлыг самбраас бөмбөг авалтаар тэргүүлж байгаа юм байна. Тиймээ харанхуйд Никола Йокич гурвууланд нь байгаа бүр triple double хийцэн те. Тэгээ энэ янзаар тоглох юм бол MVP-гээ дахиад аваа миний хөшөн дээр аваа.
Гэх мэтчлэн мэдээнүүдийг та нарт хүргэлээ. Тэгээд үлрэл дөнгөж эхэлж байгаа учраас би хэсгээр жоохон тий мэдээллүүдийг та нартай хүргэе гэж бодсон. Нэг тийм нуршаад байлгүйгээр тийм байж чадсан гэж бодож байна. Тэгээд би NBA-ийн тийм аналист, тийм мундаг хүн биш учраас миний ярьсан болгон заавал үнэн байх албагүй, бас буруу байх албагүй тий. Үлрэл урт байна. Би цааш туссан илүү олон бичлэгүүдийг хийх болно. Энэ бичлэгээрээ болохоор одоо ингээд жоохон базаад тий. Одоо жоохон олон өдрөөр хийж байгаа уучлаарай. Илүү хурдан бичлэгүүдэд оруулахыг хичээх бодлоо. Цаар тэгээд subscribe дараарай. Би тараас нэг асуулт асуугаа бичлэгээ дуусгая. Энэ үлрэлт хэн MVP авна гэж бодож байна? Тэрийг коммент бичээрэй. Тэгээд subscribe дараарай. Баяр та.